долоон шагнал авсан жирэ гэдэг кино үзэж байна. Тэрё киноны зохиол дээрээ буддийн шишин, хүм байгаль, Дауны синдром гэсэн 3 сэдвийг бас уйж зохиолоо бичсэн байгаа. Хотчлд дэлхийн хэрээр, суурин газар томорхын хэрээр нүүдэлчдийн хүндэтгэлийн үнэт төв соёл болох энэ ил хөдөөлөх оршуулгын зан үйл маань хумигдаад байгаа юм лөө. Та надад зурцгүй ойлоо нэг уран бүтээл ярмаараа гэдэг. Тэгээ би очсон чинь Батар маань сахи хийж маань өнгөрсөн. Тэгээд ажил явдлын болоо сайхан болоод өнгөрсөн. Тэгээ би энэ ээжийнхээ туршил зориулаад нэг кино бүтээх тухай бодож байгаа. Тантай хамтлагтай ч юм байна. Тантай хамт хиймээр нэгэд над ирсэн. Энэ өв соёлыг хойч үедээ хадгалуулан кино урлагаар дамжуулж өвлүүлэх ёстой юм байна гэсэн бодол төрж өнөөдөр тэрё киног зохиолын бичиж одоо тэрё киноны баг хамт олон энэ төсөл дээр ажилласан байгаа. Нийгэмд энэ хүн төвтэй энэ том сэдв барьж авчих бол энэ уран бүтээлч өөрөө иймэрхүү энэ бол нэг талаа бол маш том эрсдэл. Тийм учраас анх энэ киноны хөгжим гэхтэн заа гэсэн яг сэдвийн сонсоод би өөрөө бол маш их зоттсон. Яг бол аливаа бүтээлийг хийхэд тухайн тэр хүнийхээ хэлбэрт өөрөө бүрэн уусч шилжиж орж ий тэр бүрэн дотоод сэтгэл тэр философиг бол гүн үзий гаргаж ирдэг. Хүний сэтгэл мэдрэмжийн тэр хүрх хязгаараас илүү амьдрч байгаа энэ хүмүүс харахад дутуу юм шиг боловч мөн чанартай илүү амьдрч байгаа энэ хүмүүсийг хэрхэн яаж үзүүлэх вэ гэдгээс киноны одоо энэ гол шугам энэ зохиолын санаа шалтгааллах юм байна гэж бид батаа бид нар бол үзсэн. Юуны өмнө киноны сэдв. За тэгээд энд бол энэ монголчуудыг дэлхийд дахин таниулах Монголын үндэсний ижилсэл ондоочлын их эрхэм нандин зүйл нэг ялангуяа одоо хүнийг хайрлах хайр. Ер нь энэ Монгол ёс заншлын талаас нь би бас нарийн ажиглаж үзэхэд бол бүх нарийн ширийн дүрслэлийг бараг ямар ч алдаамадаггүйгээр маш тодорхой сайхан харуулж өглөө. Нэг ялангуяа одоо орчин цагийн нөгөө дэлхийн ертөнцид яриад байгаа доктортой хөгжил, байгаль хамгаалах эко соёл. Энэ бол өнөөдөр энэ кинонд бол нэг гол сайхан илэрхийлэл боллоо. Ил тайван гэдэг бол бас монголчуудын маань дээрээс нүүдэлчин ард түмний маш том соёл, маш том одоо агуу ийм сайхан зүйлийг одоо алдагдах гад энэ цаг үед бас хэцүү байгаа цаг шүү дээ. Одоо бол бас
улс орон хөгжиж, нийгэм хөгжих төрөөр бас хот суурийн холон болсноор бас энэ зан үйл маань бас алдагдах гэж байсан. Зан үйлийг бас энэ сайхан кинонд оруулж дэлхийд таниулах ийм сайхан болцоог олгож өгсөн. Үнэхээр Монгол хянуунд нэг эргэлт гарчээ гэж би ингэж санагдсан. Яагаад гэвэл тэр хянууны үйл явдлууд эднэд бол нэлээд эрх чөлөөтэй сэтгэн бодож тэр одоо хянуу хийсэн байна да гэж ийм бодогдож байгаа. ертөнцийн болсон үйл явдлуудыг үйл явдлаар нь ингэж хөтөлж ингэж одоо гаргаж ирсэн. Тэгвэл маш их яриулж ойлгуулах гэдэг биш. Хянууны үйл явдлаар нь тэр одоо өрнөж байгаа үйл явдлаар нь хянууг бол маш их одоо хүний сэтгэн бодох энэ бодлыг ингээд хөгжүүлсэн. Үн чи ингэж байгаа юм байна ш. Тэгээд үйл явдлын нараад одоо ойлгож болохоор тэгээд ургуулсан бодоо цааш нь хөгжүүлж болохоор тийм сэтгэлгээ надад төрөөд байсан. Хангав гэж хүн өөрөө бүтээлүүдийн хувьд ирээдүйг ер нь эрт таньсан, хартсан тийм бүтээлч байжээ. Тэгэхээр тэр бүтээл нь ямар ч цаг үед, ямар ч бүтээл дээр нийцж чадах тийм гайхамшигтай бүтээлүүдийг бас нэг ойлгох нэг боломж. Тэгээд үзэгчдүүд мэдээж кинонд үнэхээр ямар авцалж байгааг бол өөрсдөө сонсоод дүүрэх ажил. Бидний хувьд энэ бүтээлийг ахин зэрэгэд ингээд оролцож аваад маш их баяртай байна. Жинхэнэ амьдралаа үндсээ тэр ургаж байгаа хөрсөө харах эргээд энэ амьдралаа дүгнэх цаг нь болчихжээ гэж энэ кино бидэнд дохио өгч хонх дуургалаа гэж бодсон. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ирж байна. Одоо сонсогч та бүхэн хүсэлтийн ариун нэвтрүүлэг хүлээн аван сонсох. Хүрэн талаагай Эд. Эд. До.
үлдэх амаа жими миний хүчин сайн хүү шүү дээ. Бурхан минь. Ёрон дээр өвчнээ хүн талддаг юм биш байгаа. Кино эхлээл ерөөс надад дотор маань гачин болоод явчлаа. Киноны гол санаа бол Монгол ёс заншил, Монгол ахуй тэрэн нүнд оршуулгын тэр зан үйл гэдэг ямар нарийн юм байдгийг бэ? Нэг хүнийг оршуулсны дараагаар Монголын байгальд хариулвал ямар ч юм үлддэггүй. Байгаль тэр чигээр юм үлддэг. Монгол хүний оршуулсны дараа бол тэр чигээр байгальдаа шингэдэг гэдгийг энэ кинонд бол харуулж байна. Өнөөдрийн дэлхийн ертөнцийн байгалыг ямар байдлаар хайр гамгүй эдэлж байгаа билээ. Гэтэл Монголын уламжлалт соёл бол ийм яруухан соёл юм а гэдгийг энэ кинонд бол харуулж чадсан. Монгол хүний суур ухамсар сэтгэхүй зан уламжил өв соёл энэ бүхэн бол тэр киноны найруулга ахуй тэр зохиомж зураг авалт жүжигчдийн тоглолтуудаар ингэж дамж гарч ирж байгаа. За тэгээд энэ тал дараа бол хамгийн түрүүн болгосон мэрэгжлийн өндөр түвшний кино байхын хажуугаар Монгол хайлагдсан Монгол кино болжээ. Киноны найруулагчийн хөдөлмөр нэг ялангуяа зохиол нь за тэгээд жүжигчдийн ажил энэ дотор бол одоо найруулагч Баттөмөр өөрөө за яг ийм дүрд ингэж орж шингэж тоглож явахын бол үнэхээр мэдэхгүй. Энэ удаа бол жүжигчин хүн гэдэг яаж хувирч өөрчлөгдөж тэр давны синдромтой хүүгийн дотоод ертөнц рүү ингэж сайн шургаж орч чадваа гэдэг бол үнэхээр бишрэм сайхан байлаа. Энэ кино маань өөрөө Монголдоо юугаар анхдагч болсон бэхээр зөвхөн даун синдром, давны хам шинжийг хөндөө зогсоогүй. Яг даунтай хүүхэд өөрөө энэ киноны манаас гол дүрт нь тоглосон өөрөө маш онцлог болсон. Энэ өөрөө зөвхөн энэ сэдвийг одоо хөндөж олон нийтэд хүрэхээс илүүтэйгээр нөгөө талдаа яг тэр даунтай хүүхэд тэдний гэр бүл өөрөө ингээд яг одоо киноны уран бүтээлч болж тий олон 7 хоног сар 2 жилийн турш үдээгаа одоо зурганд явж энэ нь өөрөө бас тухайн гэр бүлийн хувьд бас маш сонирхолтой бөгөөд зарим талаараа бас сорилттой. Бүү маань одоо яг жүжиглж тоглож одоо тэгж чадах юм болов одоо та тийм маань одоо кинонд одоо саад болоод болох юм болов гэсэн чинь одоо жүжигчин Баттөм маань зүгээрээ биднес бүх юм хөтлөд аваа явчихна асуудал байхгүй гэдэг. Тэгж л анх энэ нэг хүүгээ кинонд тоглуулах одоо зөвшөөрлөх юм уу? Зөвшөөрсөн шүү дээ бидэд. Давны хам шинжтэй хүн маань Монголд ерөөсөө ингэж юм кинонд тоглож байгаагүй анхны тохиолдол учраас тэгээд би Баттөмөр найруулагчаас яг киноны агуулга нь юу вэ?
энэ давны хам шинжтэй хүмүүсийг одоо бие дан одоо ганцаарчлан амьдрах боломжтой гэдгийг харуулж байна. Яг яг энэ нийгмийн ийм ороо бусгай энэ үед бол яг хөгжлийн онцлогтын хүмүүсийг бол маш их ялгуурлан гадуурх байна. Тэгвэл яг би энэ хүү киногоор бол яг хүн бүрийг ардаа бүөр хүн бүрийг тэгш оролцоотой байлгая, хүн бүр тэгш боломж олгоё гэсэн үгнээс давны хам шинжтэй хүүхдийг тоглуулахаар зорж байна. Яг нэг жүжиглэлч гэдэг юм жүжигчний юу тийм маш гоё тийм дүр харсан юм. Тэгээд зураг авч явах өөрөө ирэхгүй дотор ингээд шимшрээл явж байсан. Тэр хүүхд яг тийм гин цайлгмаар яг байж байгаа харж байгаа харц тэр хүний яг өөрийнх нь одоо яг байж байгаа хараад явж одоо гадны нөлөө авахгүй нэг тийм зураг авах болж байсан. Мгара. Энэ сэдвээр бол урд өмнө огт кино хийж байгаагүй, тайзны бүтээлч хийж байгаагүй. Энэ тал дээр бол анхдагч, зоригтой бөгөөд их тийм нийгмийн асуудлыг дэвшүүлсэн, хүний энэрх үеийн үзлийг одоо хөндсөн, уриалсан тийм сайхан кино болж их л олон талын ач холбогдолтой ийм кино болж гэж ингэж бодогдож байгаа юм. Хэрвээ би ийм хүүхэдтэй байсан бол би яаж амьдрах юм болоо гэж их бодсон. Тийм болохоор ер нь өөрийнхөө одоо чадах, болох бүх боломжоо ашиглая гэж сонсон. Ганцхан кино тоглохтой гол нь биш. Босод одоо жижиг хэрэгэл, гэрэн доторх янз бүрийн тавилга, хэрэгсэл, тагаа шанагнаас ихсүүлэл, борхон орд ирэх ер нь бүх юмаа л би ер нь өөрөө л би бэлдэх ёстой юм шиг надад санагдчихсэн. Тэгээд өвлийн зурганд ирсэн яг өвлийн зураг бол зөөхөн нэг 2-3 өдөр аваад ботсон. Тэгээд би ингээд тэр зурагны тухай бодохоор миний ингээд уйлмар санагдал. Сайхан зураг байсан. Сайхан кино болох ёстой байх гэж би энэ киног бодож байгаа. Яагаад ч миний бүх сэтгэл зүрх би өөр ямар ч кинон дээр ингэж миний сэтгэл хөдлөж би ингэдэлтэй их шингэж орж байгаагүй. Нэг л учир байгаа байх та. Хоёр онгор нүдэрээ хараад бахархлаа. Өнөөдөр би өөрийнхөө нимгэн цамцныхаа ингээд яг энэс доош ингээд нортол уйлж үзлээ. Би 5 хүнтэй хамт үтсэн. Тэгэд хамгийн их уйлсан би байлаа. Ер нь уран бүтээл хийхдээ ч гэсэн уран бүтээлийг үзэж явахдаа ч гэсэн бид нар чинь темп, ритм ингээд хурдан хойноос нь ингэж хийдэг ийм аргачлалд нэлээд автцсан, тэрэндээ тасцсан байсан юм шиг. Энэ кино бол тэгж одоо шахсан, яарсан, тэгж одоо манай хэлээр бол темп ритм хоосон хөөсөн биш.
аюу хүнд бодох боломжийг ойлгож, эргцүүлж, эргээд өөрийгөө амьдралаа, орчноо эргээд нэг бодох, дүгнэх, цэгнэх ийм боломжийг өгсөн сайхан уран бүтээл болжээ. Нэгэн дуугаар ургуусаа, нэгэн өнгийн цэцэгээ, нэгэн талдаа сахиустай, чамцалваны бурхтуудаа, Уммани батмихо. Хоёр дуугаар ургуусаа, хоёр өнгийн цэцэгээ, хоёр талдаа сахиустай, чамцалваны бурхтуудаа, Уммани батмихо. Монголынхаа соёлыг, Монголынхаа байгалыг, Монгол хүний хайрыг энэ дэлхийн ертөнцид түгээхэд бол үнэтэй хувь нэмэр оруулахаар ийм кино болжээ. Тэгэхээр энэ бол ганцхан киноны ажил ерөөсөө биш манай багийн хувьд. Энэ бол хүний эрхийг хамгаалах, хүртээнчтэй нийгмийг одоо цогцлоох, дээрэс нь Монгол улсыгаа олон улсад сурталчлах, зөв талаас нь таниулах энэ зорилтод одоо хамгийн том төслөө гэж би онцолж хэлмээр байна. Дэлхийн даавны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Трио киноны баг Швейцар улсын нийслэл Женев дэх нэгдсэн үндэсний байгууллага дээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Мөн Франц улсын нийслэл Парис хотын ЮНЕСКОгийн төв байр, мөн олон улсын хүний эрхийг дэдэлсэн өдрөөр Америкийн нэгдсэн үндэсний байгууллагын төв офисуудад хүний эрхийн чиглэлээр хэлэлцүүлэг хурлуудыг зохион байгуулав. Тус хурлыг нэгдсэн үндэсний байгууллагын Монгол талыг төлөөлөн суугаад төлөөлөгч нар, элчин сайдын яамдууд болон элчин сайд нар, Монгол тодтгол төрийн бус байгууллага, Монголын даавны холбоо, Бурхан шашны тарвлан хийд, Хаатын хаан Pictures кино компаниуд хамтран зохион байгуулав. Хурлуудын ард дэлхийн 190 гаруй орныг игнэндээ нэгтгэж чадсан дэлхийн их гурвал гэж нэрлэгддэг нэгдсэн үндэсний байгууллагуудын төв офист Аз кино, тэр дундаа Монгол кино болох Трио арт драма бүтээлийг төлөвлүүлж чадлаа. 2022 онд Трио орон сайхны кино Варшавын олон улсын кино наадмаас Best Audience буюу үзэгчдийн таашаалд хүрсэн шагналыг хүртээд байна. (2022) оны 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадам маань 100 гаруй улсын 5000 гаруй уран бүтээлүүдийг бүртгэж аваад үүнээсээ 50 гаруй улсын 158 киног селекшн болгон сонгож авд юм байна лээ. За эдний нэг болж манай Трио уран сайхны кино сонгогдож очоод бид Варшавт дэлхийн нээлттэй хийсэн байгаа. Жүжигчин болд эрдэнэ байна. За тэгээд Трио уран сайхны кинонд миний хувьд нөгөө ламын дүрд хуурах хүний дүр тоглосон. За
жүжигчдийн хамгийн хэцүү юм юу? Би өөрөө хувраг хүн лам хүн биш болохоор тэр одоо манай монголчуудын шүтдэг гол шүтдэг шашин бол буддийн шашны тэр зан үйлдэ оршуулах ёслол хийх зан үйлүүд энэ нь одоо бас хамгийн хэцүү. Одоо миний том сорилт байсан гэж болно те. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөгөө зөвлөхүүд байсан учраас энэ зөвлөхүүд надад зөвлөгөө өгөөд яг тэр Монголын буддийн шашны зан үйлийг одоо зөвлөгөөр ингэж хийж ирсэн юм да. Хамгийн гол сорилт нь юм. Hello, we thank Trio, all the delegation for participating at Black Nights Film Festival. Our festival is the biggest in the Nordics and is one of the A-class festivals, and it's already the 26th time we hold the festival. We're really happy receiving Battumur Dore and his delegation in Tallinn. Thank you very much. I think Trio is one of the most emotional film that I saw this year, and it gives us like beautiful landscape, give an idea of of Mongolian landscape, and also like the acceptance of people. So that is, I think, very important message which the film carries. And also like especially like in Tallinn, it's a cold, dark city at this time, and it was really refreshing to see such a film which opens with bright light, landscape, and a lot of emotions. So I should like congratulate the team of the film and also the producers, and especially the actor and director Battumur. Congratulations for making a brilliant film, and I wish the film will travel all around the world and have a great international release. Таллинын наадамд ингээд амжилттай сайхан оролцоо явж байгаа зур яг урчин модроос мэдээ авлаа. Канадын Монтреалийн олон улсын кино наадмаас бид нар шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ. 자, 2대가 또 올 예정입니다. 우리 한 대 왔고요. 네. 또 작가의 오윤사이칸 알탄게렐님 영화 자문을 해주신 감사합니다. 플랫폼에서도 보실 수가 있습니다. Таван твийн кино наадмуудад зартай нэртэй наадмууд Монголын киноны уран бүтээлчид дээжэн өргөд тэнд уралдаж байгаад их баяртай байна. За морин хурдан байгаасай удахгүй бид алтан жолоогоо өргүүлнэ гэж бодож байна. Монголын киноны залуу үеийнхэндээ баярлалаа. Трио уран сайхны кино гэнэ. Бидний хүлээж авсан тэр үзэл бодол, тэр хүлээ авалт бол буруу байгаагүй юм байна гэдгийг цаашдын энэ олон фестивальд орж ин одоо гадаадад хэлийн чандад үзэгчдэд мэрэгжлийн хүмүүст үзүүлээд тэндээсээ одоо үнэлт авч байгаад нь бол би бүр их баяртай байна. Энэ бол зөвхөн монголчуудын биш, ер нь хүн төрлөختний өнөө цагийн бидний өмнө тавигдж байгаа асуулт. Фестивал наадам гэдэг бол мэдээж мэрэгжлийн өндөр түвшний шүүгчид комисс бүрэлдэхүүний шалгуур шүүлтүүрээр гарч ирдэг ийм учиртай. Тэгэхээр бол бас дэлхийн түвшинд өндөр үнэлэгдэж байгаа кино болжээ гэж ингэж бодож байна. Ямар ч тийм алдаа мадаггүй өөсөв тэр 5-1 дууралт өнгөшүүлт бүх юм одоо асуудалгүй ингэж киногаа бид бүхэн одоо үзүүлээд ингээд сууж байхдаа би бас дотроо бодож байсан. За манай Монголын энэ одоо студиуд уран бүтээлчд маань үнэхээр одоо төв дэлхийд одоо яг стандарт нийцж одоо уран бүтээлээ тойрогддог болсон юм байна да гэдгээр нь одоо бахархаж сууж байлаа. Жүжигчний хувьд ч тэр өөрийн бодсон найруулагч тэр зохиол энэ гурав ингээд нэгдээд ирэх тэр яа харахгүй сайхан бүтээл болдгийм байна. Энд бодит байдлаас хэтрүүлэхтэй зүйл юу ч байхгүй. Энд бидний амьдрал ахуйд байхгүй зүйл байхгүй. Хүн төрөлхтний ахуйгаас өөр бодоод олцсон зүйл байхгүй. Гэхдээ бусдыг энэрх сэтгэл, бусдыг хайр, байгальд уусан шингэдэг энэ нүүдэлчдийн зам үйл нэгдэд сүлэлдэл энэ уран бүтээл бий болж байгаа.
би энэ уран бүтээлд хүч болж бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж бас одоо энэ хангалуун бодол гэж айдсан дээр одоо үг оруулж энэ бүтээлийг би бас одоо дуулах болсон да их том хувь завшаан гэж ойлгож байна. Амьдралыг бодож дүгнэж цэгнэх цаг нь болсон гэдгийг бидэнд анхааруулж хэлж сануулсан ийм сайхан уран бүтээл болжээ. Энэ киног үзээд дууссаны дараа бол энэ бол жинхэнэ арт юм байна. Жинхэнэ урлаг байна гэсэн ийм сэтгэл төрж байна. Кино үзэж гарах сэтгэлийн мэдрэмжээ бол үзэгч бол өөрөө хянаад гарах бол тийм л тийм цаг үе энэ кино үзэх тэр хугацаанд бол танд байхаас гэж хүсэж байна. Энэ бол арилжааны кино биш. Энэ бол арт драма фильм. Монгол хүний оюун ухаанаас бүтэж байгаа юм гэдэг бол гайхамшигтай шүү. Тэгэхээр бид нар энэ цаг үед бас энэ сайхан уран бүтээлийн та бүхэнд одоо удахгүй гарах юм цаг хугацаа болж байгаа. 5 ТV-ийн 17 улсаас 22 шагнал буюу навч цуглуулад байгаа Тэрё киногаа улс тунхсны баярын өдрүүдэд зориулж олон нийтэд IPTV суугуудад байршуулж байгаа да. Тэрё киноны уран бүтээлчд баг хамт олон баяртай байгаа. Та бүхэн киногаа тухлан сууж таалан болгоно. ингээд тэр зурагны тухай бодохоор миний ингээд уйлмар санагдал. Би өөр ямар ч кинондор ингэж миний сэтгэл хөдлөж би ингэдэлтэй их шингэж орж байгаагүй нэг л учир байгаа байх та. Өнөөдөр би өөрийнхөө нимгэн цамцныхаа ингээд яг энэс доош ингээд мортол уйлж үзлээ. Naşılhın argı yomşude Kuşun borade çiğin Cam edekhin unun yomşude